Одоо хэдэн цаг болж байна? Хэдэн цаг болж байна? 2 болж байна. 2 цаг 1 цаг 37 минут болжээ. Сайн байна уу та? Сайн байна уу? Ой. За. Шинэ минь. За. Шинэ минь. За, шинэ минь. За, 2022 оны 1 сарын 1 хамгийн ихний өдөр. Хэн гарах нь дээ? Тэхэндээ. За, алтан шал зам үлдээ байгаа. Хоп гэдэг өөр гаралцсан. Хоп гэдэг ингэж. За ингээд хөдлөөд байдалаа. За. За сайхан уул овон дээр гарлаа. 1 сарын 1-ний өглөө сайхан нараа өгтлээ. Манай бас зарим хүмүүс мэдэх баха. Салхинд гарах уу гэд нэвтрүүлэг хийгддэг гэсэн 5 дугаар хийгдэжсэн. Тэгээ одоо энэ нэлээд завсарсаад энийгээ сэргээгээд салхинд гарах уу нэвтрүүлгийн сизон 2 одоо ингэж эхэлж байна. Эхлэхдээ бүр 2022 оны 1 сарын 1 дээрээс энэ сайхан одоо Дэлгэн болдог гэдэг газар одоо ирээд бид нэр өглөөнийхөө нарыг хараад одоо бид нар орох гэж байна. Энэ нэвтрүүлэг маань бид нар юу үзүүлэх гэхээр зэрэг ирчүүд одоо ингээд салхинд гардаг, агаар гардаг гэж явдаг те. Яг юу идэх юм бэ гэж зарим хүмүүс та нар гараад энэ яад юм бэ гэж. За зарим хүмүүс ойлгодгүй те. Тэгвэл одоо бид нар одоо яг ирчүүд ингээд салхинд гарахлаар яг яад юм бэ? Тэ ямар одоо хоол унд иддэг хээр одоо гадаа юмхнаар юм одоо хийдэг энийг одоо бид нар үзүүлнэ цугтаа ийм элсэн дотор ингэж мах ингэж шарж үзүүлнэ элсэн дотор ингэж болж за мөн манай гамбаа маань хоо зэрэг одоо нэгэнт бурадын нутагтаар ирсэн учраас ийм бурад одоо үндэсний ийм тархлаас сэргээдэг одоо тийм сайхан хоол буюу одоо адууны чансан махны шөлөнд аарц хийж ингэж манай гамбаа маань үзүүлнэ яг одоо бүр хээр хийн. Энэ бол ямар ч тоог захилгаан байхгүй газар хүмүүс ер нь залуучууд ирчүүд яаж аялдаг яаж гоё амттай сайхан хоол хийж идэв тэрийг бас үзүүлнэ. За мөн бид нар одоо балж гол дээр ирсэн юм чинтэй бас нэг загас барих гэж үзнэ. Тэрийг болохоор одоо тухайн өдрийн одоо ямар загасны маань одоо хөдөлгөөн ямар ахаас шалтгаалаад аз хиймэл мэднэ. Тэгэхээр амлж олж чадахгүй байгаа. За тэгээд ингэн за бид нар яагаад ер нь ингээд энэ газар ирсэн бэ? Тэгэхээр одоо бид нар яг ингээд Дэлгэн болдгийнхаа ингээд ороод ирэн гарчаад ингээд байж байна. Энэ Чингис хааны маань одоо төрсөн нутаг. Одоо энэ манайхан 3 нуурын амралт гэж байдаг 3 ширхэг нуур байдгийн голын нууран дээр одоо ингээд үйл ялдаг ингээд жоохон намсчаад байгаа. Энэ товцог дээр бол одоо Исүхэ Баатар өөрөө ингээд нутгалдаг байсан юм байна. Одоо би мэдээлэлээс авахд. За тэгээд тэндээс морь жилийн одоо морь цагт одоо хүү төрөхөд нь ихэд бэлгшээж энэ том Баатар төрлөөдөө гэж бэлгшээж Тэмүүжин гэж нэр өгж одоо ингэж байсан ийм сайхан түүхт газар, ийм сайхан энергитэй газар. Тэгээ одоо балж голынхоо ингээд өвөртөр тэгээ одоо Дэлгэн болдгийнхоо ингээд яг ороод ирсэн та бүхэндээ ингээд мэдчилж байна. За тэгээд
Манай энэ бүрэлдэхүүн болохоор зэрэг яг өмнөх бүрэлдэхүүний хүмүүсээ явж байгаа. Манай зурглаачаар манай цогоо ах, Цогтбаатар ах маань явж байна. Манай Болд Эрдэнэ маань явж байгаа. Телевизэн. Мөн одоо манай танхимын дараа манай Ажаа маань явж байгаа. Манай Ганбат маань явж байгаа. За миний би яаж ингээд 5 хүний бүрэлдэхүүнтэй ингээд явж байна. Тэгээ бүгдээрээ одоо ирчүүд яаж салхин гардаг вэ? Хээр ямар гоё хоол хийж болдог вэ гэдгийг одоо үзүүлэх ийм нэвтрүүлэг байгаа. Тэгээд нэвтрүүлгээ үзсгээ хэдүүлээ. Алтгийм. За хотлоо ярьж гэж байна. За багчс чи өөрөө. Яа. Камермен юуны юмд яагаад авчваа энэ одоо. Алтгий сайхан да. Тэгээд давхад шууд давхтаа шнэ нааш. Өглөөнийхөө юмд оролцоод араац. Гэхдээ бид нар замд өглөөнийхөө нарыг үсчихлээ л те. За. Тэ нэгнийхээ өглөөний шүн мэдээл тэгэл шүн наашаага давхад өглөөнийхөө нарыг замд болоод. Таалах. Танаа чи ингээ гоё нэвчүүлэг хийж ирэх хэсэл ахгүй байна. За бүрэлдэхүүн нэмэгцэн тэгвэл. Тэглээ. Хэд үл авч, 9 үл авч. За болж ин гоё тоонж гоё юм Тийм байна, 9 л авч. 9 үнэтэй. За баг билеттэй авч 9-ийн тоогтой 9 үл авчлаа. За манай хотоос дахиад хүмүүс ирсэн байна. Манай төрөө мань ирсэн байна, төрний маань ирсэн байна. Манай Батка ирсэн байна. Дахиад манай төрөө мань ирсэн байна. За мөн ой, сотоо тавьсан ирсэн байна. За ингээд бүрэлдэхүүн маань 9 боллоо. Сайхан одоо тэгвэл хэдүүлээ. Гарна. Та хэд маань одоо яг юунд ирсэн? Яг цагийг нь бас ойлгоо. За бид нар бүгдээ ингээд салхин гарах гээд нэвтрүүлэг хийжээс тэрийг өргөжлөж хийх болсон. Тэгээ нэлээд олон жил болсон. Тэрэндээ хийн. Хээрэг бай хоор идэн. Та бас юутай яндаатай байгаас тий. Бүгдээ Өчигс үлсгүй юм байна. Мартаад яваа. Тэгвэл хоолныхаа юу бас нэвх хэрэгтэй болсон байна. За ойлголоо. Ойлгоод авчлаа. За бүгдээ сайхан аялцгаая тэгвэл. За тэгээ. За тэгээ. Хоондоо гарах. Эхлээд дэшиг хоондоо гараад. Бид сая гараад. Бид гачаад ирчихлээ. За гараа. За бүр дахиад. Хээрийн хаалцаа гэд бас манайхан бас нэлээд ингээд бас асуудал үүсгдэг. Яах вэ? Ийх үү? Бэлэн юм авч явах уу, мах уу? Бид өдөө бодохоос яг хээрийн ингээд одоо гал дээр нь одоо хээрийн ингээд нөхцөлд ингээд хоолоо ингээд хийгээд итгэл шинэлэг ийм шин айтаахан болдог. Сая бид нар одоо гадаад төлчлээ.
бид нар өнөөдөр ямар хоол хийх вэ гэхээр зэрэг одоо хоньны өвчүүг бид нар ингэж амталж одоо мөнгөн цаас гэж бид нар ярьдаг. Энэгээр ингээ ороогоод одоо энэ галныхаа доор манай галны доор маань хот одоо элс байгаа. Элс маань халж байгаа. Халуун элсэн дээр одоо тэр ороосон гэдэг махаа ингэж тавиад дээгүүр нь дахиж элсээр булаад дээр нь галт хүлнэ. За ингээд ухаандаа яг ийм нэг байгалийн тухгоох шиг болж байгаа гэсэн үг. Тэгээд хэдүүлээ одоо ингэж хоньны ингээд ийм өвчүүг болд одоо ингээд яг ийм байгаль дээр ингээд шарж идэх чинь хоньны өвчүү авсан байгаа. Өвчүү маань цороотойгоо ингээд авсан байгаа. За энэ дээр хальт жоохон халуун амт оруулахын тулд би гашуун чинжүү гэж бид нар ярьдаг. За тэрийг авсан байгаа. Мөн одоо амтыг зөөлхөн болохын тулд бид нар алим авсан байгаа. За лимон авсан байна. За мэдээж сонгон маань саримстай орно. За бид нар бүлгүүгийн соус гэж ярьдаг. За энэ соусыг бид нар энд ашиглана. За манад мөн тос хэрэгтэй болно. Баг зэргийн тос хэрэгтэй болно. За одоо супер амтлагч гэж ярьдаг да. За би болохоор энэ нэг гонттой энэ час амтлагч гэдэг энэ амтлагчийг сонгосон байгаа. За мөн бид нар бор мөг гэж хэрэгэлдэг. Энэ бор мөг бас цуг шаргацснараа хачир болчихно. За ногоон сонгон бас энэ хоолндоо хэрэглэх гэж байгаа. За ингээд эхлээд бид махаа амтлана. За тэнгуүдээ одоо калкин цаасанд орооно. Сүүлд мөнгөн цаасанд орооно. За тэгэхээр хэдүүлээ одоо махандаа амт оруулахын тулд өвчөөгөө бол хэдүүлээ одоо жоохон гэж зүсэж. За нөгөө тал руу ингэж бас зүсээд бас ингэж дотгошоогоо амт оруулахын тулд юм хийж байгаа. За цорооны хувьд болохоор зэрэг цороо бол өөрөө нэмгэн учраас энэ цороог бол заавал ингэж утгаар зүсч өмсөх шаардлага байхгүй. За энэ цороог ашиглаж байгаа нөхөр зэрэг бас ийм өөрөө мах өөхтэй ингээ алгалсан юм байдаг учраас ингэж амтланаа. За хэдүүлээ эхлээд соусоо бэлдээ. Соус бэлдэхийн тулд сонгоно гिचээд хийчээ. Заавал ийм жижигхэн гिचэх шаардлагагүй. Энэ маань бол одоо дотроо ингээд цуг ингээ ороогдоод явчих учраас заавал жижиглэж гिचэх бол шаардлагагүй. Ингээд ер нь ингээд гिचэхэд болно. За саримсаа хэдүүлээ гिचнэ. За саримсаа. За саримс ингээд слайд хийцэн байгаа. За алим энэ лимон бол энэ халуун чинжүү бол сүулт нь орно. Тэгэхээр зөв одоо хэдүүлээ энэ бүлгүүгийн соуснаас ингээд хийчихээ. За бүлгүүгийн соуснаас хийчлээ. За хальт тийм тослог болох хэрэгтэй учраас тосноосоо жоохон соус руугаа хийж гинэ. За өөрсдөө авч явж байгаа хоолтой юм тохирсон хэмжээгээр махтайгаа тохируулсан хэмжээгээр ингээд хийчихнэ. За энэ нөгөө бидний нөгөө супер амтлагч гэдээ байгаа энэ амтлагчаасаа ингээд баг зэрэг хийчихээ. За энэ бор мөг бол дотор нь энэ хар перц орж байгаа. Хар перцийг бол би энэ ер нь өхөдөө бол энэ үрлэн перцийг их ашиглах дуртай. Нунтаг перц бол одоо нэг гатаасан байдаг учраас тодорхой хэмжээгээр амтаа алдсан байдаг. Тэгэхээр зэрэг ер нь хар перцийг хоолнд хэрэглэхдээ би бол энэ үрлэн перцийг ашиглах дуртай. Хийхээс өмнө ингээд няцалчж болно. За ингээд няцалсан байхад бол өөрөө яг хар перцийн амт нь бол яг ингэж гоо ингээд аахтайгаар ордог байгаа. Хатаасаа хар перцийг бол би нэг таашаадгүй. За сүмсээ одоо ингээд утгачнаа. За сүмсээ утгацсан. За лимоноосоо за нэг 2 эрчмийг ингээд бэлтжээ. За алин бол хоолнд бол бас юм юу оруулдаг. Зөөлөн юм амт оруулдаг. За альбиг ингээд хичээд орчихъя. За чинжүүнээс бас мөн ингээд баг зэргийг ингээд хичээд бэлтчихье. За энэ бол дандаа ингээд дотор нь орно. За бор мөгний энэ суур хэсгээс нь аваад за нэг голоор нь за нэг хуваахд болно дөө. За ингээд за манай энэ махтай мань цуг орох зүйл маань одоо ингээд болж байгаа.
За одоо бүгд махан амтлнаа. За нэг гэрчсэн юуныхаа завсраар ингээд сайн оруулаад ингээд өгөх хэрэгтэй. Завсраар нь ороод ингээд гадуур нь бас ингэж бүрэгдсэн байх хэвээр. За мөн одоо дотор талаас нь бас ингэж оруулна. За доотлолт нь цорон дээр бол ингээд за ингээд бэлтжээ. Энийг бол ингээд нэг заавал юу яагаад авах юм байхгүй. Ингээд хүлээгээд ам тархын хүлээх юм байхгүй. За бидэнд одоо калкин цаас хэрэгтэй. Калкин цаасанд орно. За одоо нөгөө лимоноосоо нэгийг хийгээд өчнө. Нөгөө бор мөгнөөсөө нэгийг тавиад өчнө. За чинжүүнээсээ хадун чинжүүнээсээ за жоох их баг орондоо орно бол. За алим ороод ирж байгаа. За ингээд боочондоо калкин цаасаар боож байгаа өчнө бол энэ мөнгөн цаас маань өөрөө мөнгөн цаас гэж яддаг, металл цаас гэж яддаг. Энэ маань өөрөө нэг халдаг учраас махмаа наалчих гээд байдаг. Тэрнээс хамгаалж байгаа. За ингээд одоо л яг нэг юм цаасаар ороогдож байгаа байх. Энийг 2 болох хэрэгтэй. За ингээд 2 болсон байна. Ерөөсөө нэг ядаад ах юм байхгүй. Хоёр талын одоо шүүсийг нь дотор нь өөрийнх нь шүүсийг нь хадгалах үүднээс хоёр талын ингээд сайхан ингээд чимгээд өчнөө. За ингээд болсон. Одоо энэ махаа хэдүүлээ шарна. За байгалийн дуков гэх түрүү яриадсэн те. Тэгэхээр зэрэг хэдүүлээ одоо гал дээрээ хамгийн гол чухал юм байгаа. Юм элстэй юм хайрхтай газар ялангуяа элстэй газар их тохиромжтой байдаг те. Тэгээ энэ элснээр галаад түлээд элс халаад ирэхлээр нь халсан элсээ ингэж холдуулж гаад энэ махнуудаа одоо ингэж тавиад дээрс нь халуун элсээрээ ингэж одоо булаад тэгээд дээр нь дахиад гал түлнэ. За тэгээ манай хоол бол за 30 минут 35 минутын дараа бол хэдүүлээ нөгөө элсүүдээ холдуулаад гаргаж ирээд одоо энэ нөхрийг задлахад дотоос нь яг л одоо юм одоо дуковхын шарсан юм шиг юм болноо. За тэгээд одоо хэдүүлээ яг шаарддаг дээр одоо дараагийн тайлбарыг үзүүлнэ. Манайд галаад үдээ тэгшээ маань хоолоо хийж байна. Хоёулаа мөн сомнаа. Назнаас хора юу яа гэж бодож. Бид нар ч одоо яг хинти Бурадын нутагт явна шүү дээ. Тэгэхээр Бурадын үндэсний хоол байна. Одоо өвөл бол энэ хүйтэн ясамч нь ердөө адууны мах яхан жанаад сүлэнд наас игээд энэ ч одоо хамгийн том давхлаад өмсөй гэдэг юм байгаа маа. Айдаг дэхэд мусаа. Ингээ бараг дөгчих болоо за. За. Энийг авчих. Энийг Ja. Сайхан. Гүр зорион газар зорж байгаа 1 сарын 1-ний өглөө ингээд хээр явж байгаа. Энэ шиг одоо хамгийн том жаргал гэж үгүй шүү дээ. Яа. Ингээд аваад чиндаа. За усмнаад. Ингээд бий болохоор
Бүрядын албаны үндэсний хоол сайхан адууны мах чанаад шүлэнд наарч буцалганаа. Гадаа бол ингээд Цельсийг 1000 градус талаа. Наа хүшээ. Би хэлж штэ одоохондоо яг ингээ галч малч хийгээ байж яа би. Энэ нөгөө хүмүүс нь тогоос нар маань хоолоо хийчихэд ингээ суучдаг хөөх. Тэгээ яг гол юм би хийдэж штэ. Дараа нь би бас гол юм хийлгэндээ танараа заяа. Гал мал төлөөлн танараа. Аа? Энэ түрүү нөгөө гамбаа нөгөө 1000 Цельсийн халуун малуун гэж чинь болохгүй л дээ. Тогоо хайлчин. Энэ 120 Цельсийн халуунаар би одоо яг галаа төлж. Энэ гараас мараас нь тааруулахгүй болдгоо болохгүй. Багахан хэмжээний ер нь их давстай шиг гэдэг. Багахан хэмжээний давстай хийгээд тэгээ сайхан шүдөө гаргаж аваад махаа гаргаж аваад тэгээ дараа нь энэ шүлгэндөө арс буцалганаа. Арс маань өөрөө яг одоо эко маш өндөр дархлааг бий болгож байна. Одоо ковид үеэр ч юм уу ер нь энэ өвчин зовлон үеэр энэ бол яг Монгол цэвэр дархлаа. Шинэ атоны маханд гаргасан одоо атоны мах шансан шүлэнд хийсэн арс гэдэг маань болохоор өөрөө яг натурал маш сайхан амттай хүн тэжээллийг махалдаа одоо тийм. За мах маань одоо ингээд жоохон буцалгаад махаа сайхан болсны дараа хаарч хийдэ. Туслах тогооч гэж байж байна. Сурж ийн энэ гоё хоолыг хийж сурж. Дараа найзуудаа гэр бүлдээ хийж өгнө. Эхнэр хийж яхах. Энэ яаж хийх вэ? Оо сайхан тэгээд одоо энэ чинь Идгэр үү? тий бүгдээ сайхан баталж өгнө. За ингээд төрөөхөн ингээд туслах тоогооч боллоо. Гэтэ энэ их одоо энэ сайхан агаар салхинд гарч байгаа юм чинь энэ адууны мах гэдэг чинь өөрөө илчлэг чанарын илчлэг учраас бас тий юу яаж юм тий бас дотроосоо халууцаад тий энэ чинь ямар ч хүүтэнд царцахгүй нэ. тий маань чи ямар юм найрлаад байна. За энэ ер нь бол нэг аалцаа шинхэн болох нэг энэ гол. Халуугаас. Тэгээд энэ цаахан хүүтэнд бол өстой. Цаахан жинхэнэ өвчүүдээр л Ер нь бол энэ ковид үеэр одоо хамгийн дэд эмчилгээ байлаа шүү дээ. ааха. Цаахан аарцтай тий адууны махтай аарцтай шүл. Бас гой сонин ойл хоол. За тэгээд шүлэндээ одоо нэг арц аваач. Арц юм одоо? Арц юм. Оч юу ба. Би яах вэ тагин? За ер нь ингээд арц аяг. Энэ ч одоо самар гэдэг байгаа. Арцаад нөгөө юу яахгүй нь тулд. Энэ нь болохоор арцаа нэг жоох юм Өтгөрүүлнэ. болгодог. Аа. Одоо яг нийлгээд идсэн. Гэртээ бол тоогоо барихгүй. Тий. Тэгээд ингээ хээр ирэхээр ямар хинийгээх үү? Тий шүү дээ. Тэгээд одоо өөртөө хийхээр тэгээд нэг юм ирчүүдээр явж байгаа юм уу сурснараа хэр юм хийж үрч байгаа шүү дээ.
зөв. За тэгээ ингэ. Өнөөдөр чинь 1 сарын 1 сарын 1. дадлаа. Хинтээ аймгийн дадал сум. Балж голын өвөн дээр. Балж голын юм. Аа яста. Үргэлж нэг юм хөөсч болно шүү дээ. За ингээд гамбагийн хоол бэлэн болж байна да. Найзууд дайраад найзууд. За бүгдээрээ. За бүгдээрээ. Наашир хоолоо идцгээ. Ай тэгээд ямар вэ? Янз нь. За энэ хамбагийн брэнд Кориан зоны хийх сайхан. Жар урж байгаа хоёр ах юм шиг хамдууд гэж байна. Шүн таалагдсан. Чин гоё. Таалагдсан. Шүн сайхан. Заама зурглаач нар маань арцаагаараа. зураг авахаар сатсан. За тэгээд бид нар бол бүрэлдэхүүн тавуулаа гарсан. За ирээд нутгийн зон олон ах дүү нартайгаа нийлээд 1 сарын 1-ний өглөө айгүй сайхан нараа өгчээд. Тэгээд дэлгүүн болдог дээр бас хотод байдаг найзууд маань таарад айгүй гоё тохиолдол юм боллоо л доо. За тэгээ ингээд бүгдээрээ энэ ширээний ард ингээд цайлаад хооллоо сууж ийн гэдэг бол энэ бол миний хувьд маш том хүндэтгэл, маш том бахархууштай зүйл боллоо. Баярлалаа. Найзтай гэсэн баярлалаа. Сайхан аа. Яран баг. Нэг нь гарч байна. Юу манай туслах галч. Туслах галчаар би Тусгад олцсон уу? Аа за. найзаа одоо ингэс нүдтэй дэвшиж байна юм. Тийм. Одоо ингээд яаж модыг хараа ингэж харна. Аа за. Одоо яагаад гэвэл байгаль бид нар өөрсдөө нэг сүх мөх байхгүй, хөрөө мөрөө байхгүй учраас яг их л мод яаж харагдах таа. Аа за. Тэгээд энэ гол дүрдөө одоо нэг 2 минут ил зай байна. Та ч өөрөө юунаас эхэллээ? би ч өөрөө эхлээд түлээшнээс ихсэн шүү дээ. Түлээ Зөөж ихсэн. Тэгээд түлээчин болсон. За айгүй хурдан Туслах дүр болсон. Одоо гол дүр болно. гол нь зүгээр суухгүй их хурдан тамардаг юм байна. Би хэлээд байгаа. Ингээ сайхан агаал гартаа найз бүлээр гартаа минийгээ дарна гэдэг тийм. Хүн бол хөдөө Судаач би ч юу яасан. Одоо чи яав гэд. хүн бол хөдөө юу яах юм бол энэ. За тэр туслахыг хараад юу сурах хараад. Туслах дүр юу? Тэ. Юу сурах. Заарэ. Өтөл энэ штэ. Сүхэрэхгүй. Манай дамжаа явуулж байгаа. Аа за. Түлээч дамжаа. Одоо энэ Би ер нь төгсөлттэй түлээгээр аа. Одоо би дараагийн юу руу. За одоо би батгээд юугаа өглөө. Туслаа гэж.
Одоо би баг одоо чи дахиад тусахгүй болчих юм уу? Оо за. Миний өгсөн чи одоо туссан. Би одоо тусахнаас чи одоо би одоо энэ тусах зүг үстэй. За. За наад. Одоо шатгаа галуудаа холдуулаад. Эдгээр нь бүгдээрээ болцсон уу те? За. Бэлэн байгаа. Бэлэн байна. Сайхан нурам гарсан байна да. Хороо тийм ээ. Хороо. За. Дайны ясыг нь доод руу оруулж харуулад. За. За нэмгүүтэр юмуд бас явж байна шүү. Тэрийг хаан тавих вэ? За. Смилээ хассан шүү. За, энийг хаан тавих. За. За. Заага болоо. За одоо элсээр дарна. Элсээр дараад. За нэг 2 см хэрээтэй элсээр дараад. Бүрэн дарна. Голын зайгт. За. За одоо галуудаа тэр гаж иж. Гаж ижлахгүй шүү. За. Одоо яг энэ дээгүүрээ ингээл за. Дараа мах маань хаавар байгаа мэдж байгаа юм чинь. Тэгээд яг дээрээс нь ингээд. За бүх нормуудад тавиад. Тэгээ одоо дахиад төлнө штэ дээр нь. За энэ дээр одоо ингээ гал төлнө. Гал төлөөд галаа бас хэд ширүүдүүлж бас болохгүй. Хүүтэн юу эрс хийсэн учраас одоо энийг халаана. Дээрэс нь доотлын гал бол ингээд махаа хийнгүүтээ нэг бүр ингээд дарцсан учраас тэр доотлын гал бол зөвхөн тэнцэнэл төөнө. Тэгээд эрснийхэн дээр бид нар одоо ингээд гал төлж байгаа маань дээрэс нь ингэж одоо жигнэ гэсэн үг. Тэгээ одоо манай мах маань бол ингээд хоёр талаасаа ингээд шарагдсан. Тэгээ амтлагч юмудаа хийцэн. Учраас одоо гой болно гэж найдаж байгаа. Тэ. За тэгээд хэдүүлээ одоо хэсэгхэн хугацааны дараа бол одоо манай хоол бэлэн болоход нь энэ нурмнаасаа одоо гаргаж ирээд хэлээ. Саах эдэн шүү дээ. За одоо болсон доо минутын хувьд 40 гаруй минут болцсон уу? За болсон тий. За түрүү 30 гаруй. За юу хамаагүй их юугаа үнсээ холдуулах та. Тий. Барихтаа хүртэл ингээд юутай барина шүү. Бодгоомжтой. За ингээд тавьчих. За. За тэгээд шороог нь ягаад иш тавьчих. За, калкин цаас ч одоо энэ шүү дээ. Калкин цаас ингэж шатхаас хамгаалж энийг хардаа. Энэ бол нэр асхаар гэж шүү. За энийг бүр аваад ийш нь энэ тавьчих. За нэг юмхүү болж байна да. За хотлоод бас одоо амтлагаа явуул да. За манайхан за. Сайхан болсон байна. За. Тийм үү? За эндээс. Наа.
Хаана нэг гоё. За ямар хөө тийм чихэрлэг шасиг ямар сайн. Энэ мууг нь. Тэр мууг зүг нь түлэгдээгүй гоё шүү дээ. Оо энэ. За. энэ харж байна. За эндээс яваад гараа. Энтэй ч ингээд өрөө талах гоё зурчт юм байна. Цэг. Один тоосон л да. Шүүслэг. За сод нэг юм авсаад. Чагаа. Хамгийн зөв ахлагтайгооч. Янза. Тэр ногоон нь гоё юм байна. Наа. Шүүс. Эснаар. Эст. Наа. Эст янз. Шүүс нь өөр шүүс нь чансан махад одоо шүд рүүгээ шүүсээ орчих шүү дээ. Энэ хоёр доцоог шүүстэйгаа гэнэ. Ийм гоё шүүстэй. За дэс. Янзэ. Апны янзэ. Заагаа сайхан аялал маань өндөрлөж байна. Өглөөнийхөө цайг уугаад одоо бүгдээрээ явах гэж байна. Бидний одоо энд байгаа энэ гоё байшинтай айлах одоо дадлах сумын манай тулга ахын амралтын газар байгаа. Бид хүнийг ер нь ингээд ирэхэд бол дандаа ингээд сайхан гай савндаа байлгаа гэж байдаг. Тулга ахтай бас баярлаа гэж хэлэхгүй бас болохгүй шүү. За хоёрт манайх энэ Донт аймагт трастын бүтээгдэхүүнийг боловсролыг албан ёсны дистрибьютортой болсон байгаа. 21 дугаар шинэ 20 одоо та бүхэн мэдж байгаа. Тэдний одоо яг энэ зурган дээр ингээд байгаа. Одоо энэ зайцыг бид одоо шааж үзэж байна. Энэ дистрибьютортой болсноор бас айгу дагуу чанарууд их болд юм байна л да. Яасан гингүүд хамаагаа. Яасан гингүүд яг Улаанбаатар хотын үнэ. Тэгээд дээрсэн шин хуучин бол одоо нэг хүнсээ төлгүүр ч юм уу ингээд нэг ямар ч тавьсан байдаг тийм. Энэ магадгүй хэд хоосон юм уу, хаанаас авсан ч юм уу. Гал үүсгэн тодорхойгүй маягтай байсан бол одоо энэ админс дистрибьютортой болсон чинь найзтай болчихсон гэсэн үг. Шин ямаас бол үнтэй. Аа шинээр гэх юм. Тийм шинээр ирээд энэ яаж байна? Шинээр ингээд ирээд тэгээд найзтай гэсэн үг болчих واخхой. За энэ Трастын компани нөхдүүд маань манай аялалд аяг тусалсан ба.
Тэгээ одоо энэ дээр ингээ байгаа бүтээгдэхүүнүүдс нараа энэ тарасын хям, энэ баялаг, за зочин хямууд тэр гахаа мах. За энэ бас бууд хийд юм билээ дээ. Бууд бас яаж өгсөн бид бас. Одоо буудад жинэ тавьсан байгаа. Хотод бууддаг энэ хуушин бас хийд юм шүү. Баян шимааш зөндөө юм байт юм байна. Энэ хараа өхрийн бодооны яс өсөлт байсан шүү. Тэ. Шууд буцаад. Тий, ингээд шууд одоо бодооны яс. Шараад. Тий. Шараад. Энэ Траст компанийнхантай Дорнот аймгийн Траст компани дистрибьюторуудаа баярлаа. Манай аяллыг бас сайхан хоолтой авлаа. Гоё амтрах юм яа. Яа. Тэгээ нөгөө одоо хэрэглэгчид бүгд юу шинэ юм ихийг боддог болсон юм. Тий, яг үнэ. Тэгээ хоёр дахь зэрэг манай хямыг нэг жоохон яаж бодсон шүү дээ. Тэгээ одоо нэг тэр хими юм хэлэлдэг нэг гэдэг те. Одоо энэ бидний цаазаа зайлсхоо чинь яг ингээд бүр ингээд ямар ч тийм юу авахгүй гэх юм. Нэтрид одоо тийм нэг хадгалалтын юм удаан хадгалах зориултын юм бодис авахгүй гэсэн. Ингээд л удаа шараад идчихшин. Энэ өстой юм. Тэгээ одоо ингээ хуваагаад байгаа. За, цай. Миний өглөө цай минь ямар сан бэ? Эцэг бид явахад ямар юу яах вэ? Хоол хийж идэх шүү дээ. Бүлэм юм гоцгоо. Бидний юм ингээд үү. Энэ аяг зүгээр юм тий. Тийм ээ. Аяг бол зүгээр. За тэгээд цаанда Айхтайхан цай хийж хасан байна. Цай их гоё болсон байж тоо. Төлөв. Гоё цай чанд гэсэн төсөлтөд баярлаа. Юу яасан ч нэрэ. Манай тулаг ах маань адууны махаар юу игээд башанг хийгээд тэгээ будаа агшаацсан дээр ингээд махаа гоё яатсан байгаа. Тэрийг хаад ирж шууд тэндээс ингээд будаатаар холиод идчихэ. Юу будаа агшаацсан юуг нь аваад тэгвэл доторх хавыг агшаачийг орхиод дотоос хавыг өргөд аваад. Наадгаа орхих гэсэн. Голынх нь хавыг өргөд аваад. Одоо бидний гацсан ба. Отох. Байн. Доор будаа байгаа. Одоо шууд ингээм халбаа игээд доор будаацаа дэшээ аваад. За заатураа авчих батка. Яа, юу вэ ямар. Оо наач ингээд одоо барыг полоо авчих бол. Гоё. Тулгаа амт би хийхдээ. Бахын. Гоё. Тулгаа бахан баярлаа. Энэ Дадлуу ихээр энэ тулгын ахын амралтын газар юм илчдэг ш. Аагаа бохтой бай. Тэгээ яг наасан доо. Яг 3 нуурын амралт яг одоо баруун ертөнцийн зүгээр баруун талд байгаа шүү. Хаахан татсан тийм. Ерөөсөө бидний хэрэг энэ үү тий. За. За энийг заастад нэг тавьчих. За наа бүгд. За өдөөний цайг ер нь саа уучраад юм надаа. Өдөржингөө янз явж таас. Шүүс гоё болсон. Надаа. вэ? Надад хийстгүй. Ахоо. Ястаа давтаа идэх хүмүүс байгаа гэсэн. Оо. Шинэ нэг авч. Баярыг цаав авъя. Итгэхгүй дуусаа. Энэ яг цаг ямар гайхалтай бэ? Тийм би.
гоё байлаа тэр. Ямар гоё сайн байна тий. Сайхан боцтой сайн байна. Найзууд бас гоё зайлц мэдсэн чи ямар ч гоё шаа. Трастер зайц. Хамттай сайхан баталчихсан. найзууд сайхан ийм гоё Гур таалга үздэг шүү миний одоо. юм дөрж юу таардаг найзуудтайгаа одоо ингэж нэг сарын нэгний өдөр гоё баяртай сайхан байна. Агаар сайхан байна. Хангаалыг харалтаа. Юу өнөөдөр чи одоо үнэхээр дунд цааш 10 сард байгаа юм шиг. Хоёр хэсэг хэлсэн. Сайхан. Хөрөлнийг сайхан бүрдэж ах шүү тий. Одоо найзууд нь ингэж хөдлөд байгаа. За тий. Найзууд харсан. Та нар Найзуудтайгаа нэг шин 2 өдрийг урсан байна. Үнэхээр сайхан. гоё юм. Ямар сайхан. Ямар Чингисийн үлгийн за хөдлөд. Сайхан өчтөрөө гадаа хоод иж бас агаар тийм сайхан салхитай мэгтэй ч хүүхдэр байсан. Тэр өчтөр хоолнууд гоё. Аюул сайхан. одоо маань их сайхан арц чанж өглөө. Ашиг маань жоохон ханаад байсан бол. Одоо тэгээд уулз бодвол баа. Хамраа ханилж байхгүй. Тий. Тэр одоо нэг бахад ааздаг арахгүй ишлээсээ гэж. Гоё. Хотын биднэрт бол их сонин байлаа. Энэ одоо тоггүй газар ч гэсэн тоггүй хөшиг байж болдог гэж. Шар шүгэ байж болдог юм байдаг юм. Сарал Гэрэлдээ шатсан юм шиг байсан. Тэр юу хүчтэй. За найз хөдлөө. Сайн яваарай. За сайн. Дараагийн нэвтрүүлгүүдээр одоо тэгээ дууд нь бас одоо нэг бүл болсон. За сайн яваарай. Анзаа. Дараа тэгээ сайхан уулзсан. Дараа уулзъя. Сайн өрөөдөө. Сайн суусаа. Сайн. түшиж хөрөлсөн насан багийн анд миний чамдан зориуч заяа тэгшилм найраг дуугаан өргөё анат миний бибинэ түшиж адаг хорвоо гэж ямиг даач найзыг журмыг сахиж хацаар олдсон нөхрөд да эдэлж явъя